За сайн байцгаана уу. Та бүхэндээ баяр наадмын гал халуун мэндийг хүргэе. За Монгол түмэн маань нар хуртай сайхан наадмалж байна. За ингээд та бүхэндээ хэлэхэд саяхан 6 сард Анвэ компани маань нээлттэй хийсэн байгаа. За тэгээд шинэ хүмүүстэй бас өөрийгөө танилцуулж намайг Төмөр Хотын Мэрмэржүү гэдэг энэ King Team гэдэг баг хамт олныг үүсгээд 9 жил болсон байна. За тэгээд сая нээлтээрээ бүр үнэхээр гайхалтай байла. Баг командынхаа бронз болон түүнээс дээш түвшний лидерүүдтэйгээ Анвэ компаниас аль биесээр урилгаар нээлтэндээ оролцлоо. Бүр үнэхээр баг командынхаа нийт хөдөлмөрч лидерүүдтэйгээ хамтдаа тууштай ямар азар тууштай байсан юм бэ? Ямар азар Анвэ компанид итгэсэн юм бэ? Ямар азар энэ Анвэ компани энэ Анвэ бизнесийг эхлүүлсэн бэ гэдэг тэр гоё мэдрэмжийг авсан. Тэгээд тэр талаараа нөгөө тухайн үед сэтгэл хөдлөлд яг ганц нэг стори оруулсан л да. Яг энэ баг командтай болохоор сэтгэлээ гаргаж уудалж хэлж амжаагүй. Одоо л баяр наадмаар нэг амарч जैन тэгэнгээ харин та нартай гоё сэтгэлээ хуваалцчихъя гэж бодож байна. Тэгээд бид нар бас үнэхээр ачаалттай ажилдаг. Хувь хүн болгон зорьсон мөрөөдөл байж идэг, зорьсон цолн байж идэг. Тийм учраас бид нар ер нь маш гоё цаг наргүй ажилдаг. Гэхдээ цаг наргүй ажиллана гэдэг нь өөрөө тийм хэцүү биш. Яагаад гэхээр хүн жаргаж хийсэн ажилдаа тийм хэцүү гэж бодож хийдэг юм байна. Энийг Анвэ бизнес хийж явах хэвцээ маш сайн ойлголоо. Тэгээд нийт багийнхаа хамт олондоо King Team-ийн хэрэглэгч нартаа Анвэ бизнесийн үнэн ч хэрэглэгч байсан та бүхэндээ тэгээд дээрэс нь надтай хамт энэ бүгд хэцүү хөтөө одоо зовлон бэрхшээл бүгдийг туулж ийж Анвэ компанийнхаа нээлтийг хийлгэсэн энэ гайхалтай хөдөлмөрч лидерүүдтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хэрэглэгч нартаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Хэрэглэгч та нар маань ойлгож байсан учраас бид бүхэн бас энэ бүгдийг хийж байгаа. Тэгээд дээрэс нь Анвэ бизнесийн хамгийн гоё давуу тал нь юу вэ гэхээр бид нар бизнес хийдэг. Янз бүрээр л бизнес хийдэг. Янз бүрийн бараа бүтээгдэхүүнтэй бизнес зөндөл хийж ирсэн. Тэгэхээр Анвэ бизнесийн хамгийн гоё давуу тал юм ерөөсөө ямар ч хүн санал болгосон чанар нь бест байдаг учраас чи ярьж л чадах юм бол энэ бизнес хөгжиж идэг. Чи ярьж л чадах юм бол тэр хүн худалдаа авалт хийж идэг. За хэрэглээд дурлцсан хүн яадаг байх нь үш эний ард цалин бонус байдаг шүү гэд ойлгох юм бол чамд бүх хүн зөвшөөрөх ийм гоё боломжтой, ийм гоё гайхалтай бизнес ахгүй. За Мегагийнх нь хувьд болохоор одоо 13 тагаас л эхлээл бизнес гэдэг энэ талбар дээр хуваарь бизнес эрхлэгч гэдэг талбар дээр хүүхэд байхаас л орсон. Тэгээд ам цангаад байна. Ганц эксис ууч. Гоё шүү тийм. Тэгээд одоо өнөөдрийг хүртэл Анвэ бизнесээ эхлүүлэхдээ 42-т эхлүүлж ирсэн. Одоо 51 хүрсэн байна шүү дээ. Бид нар анх ингээл нөгөө Анвэ бизнесийг 10 жил хийсэн, 8 жил хийсэн гэхээр тийм удаан уу гэд гайхаад идэгсэн чи одоо өөрсдөө ер нь л 8 жил, 9 жил, 7 жил гэл ийм тоо хэлдэг болсон байна. Тэгээд нэрэл бодсон чинь энэ бизнес өөрөө нэг хийх юм бол дурлаад хийчихдээ юм байна. Нэг хийчихээрээ өөр бизнесийг сонирхож хийж чадхаа хийчихдээ юм байна. Тэгээд дээрэс нь ялчгүй ласт карьер юм байна. Одоо миний Мегагийнх нь хувьд болохоор ерөөсөө энэ бол миний сүүлчийн сонголт. Би маш олон бизнес хийж үзчихсэн. Хувцсны бизнес 28 жил хийлээ, бар, ресторан барны бизнес 6 жил хийлээ. Банк ус байгууллага гэл 40 жигүүгээд 3 жил явлаа. Тэгэл ер нь Монголдо санхүүгийн эрхчлөөнд хүрэх ямар боломж байна, ямар гарц байна, юу хийвэл хүн ер нь мөнгөтэй болдгийн санхүүгийн эрхчлөөнд хүрдэг ингээд хүрд сүд болсон байхгүй маш их хичээж исэн хүн. Тэгээд Анвэ бизнесийг хийж үзээд вау энэ чи ямар гоё бизнес юм бэ. Мега нь бол ер нь уламжлалт бизнес олон жил хийсэн учраас сүлжээний бизнес
маш дургүй эс үсэг сонсохоор дотор мохоор гэдэг ийм төрлийн хүн байсан. Тэгээд амфи бизнесийг хийгээд сүлжээ супер байсан биш тийм манайха одоо хэлгээд байгаа байхгүй. Тэгэхээр яаж ийм нөхөр сүлжээ өөрөө яагаад супер байдаг вэ гэдгийг одоо хийж үзчихэж ойлгож байгаа. Би бүр ингээд базарван юм бодсоо бурхны бэлэг ямар азар сүлжээ хийвээ. Ямар азар ойлгоо нөгөө асар том үзий ядагч байсан учраас бүр өөртөө талархдаг. Тууштай байсандаа бас өөртөө маш их таалагддаг. Тэгээд яг олон жил янз бүрийн бизнес хийсэн учраас янз бүрийн бизнес бэрхшээл туулж исэн учраас ч гэх юм уу. Амфи бизнес баг зэрэг яг миний туулж исэн хувийн бизнесийг бодох нь арай хөнгөн байсан. Гэхдээ яг уу компани орж ирэх юм болов гүн болов энэ бараа бүтээгдэхүүн хизээ нэг бэлэн болох юм бол тэ нэг хүн юм асуухаар 3 сарын дараа бараа бүтээгдэхүүнээ өгдөг. Нөгөө хэрэглэгч нар нь гайхаад чиний баахан лаглаг юм яриад идэг. Тэгээд бараа бүтээгдэхүүн байхгүй тэ ирэхгүй тасарцсан гэл ийм асуудлууд бол маш их байсан. Гэхдээ миний хийжсэн бизнесийн хувьд жишг харьцуудад бодох юм бол нэг тийм айхтар хүнд хэцүү юм бол байгаагүй. Тэр үтэл ямыг туулж исэн учраас тэгээд амфи компани маань сая аль биесээр бүр ингээд бүрэн утгаараа орж ирлээ шүү дээ манайхаа. Тэгээ одоо ингээд яг одоо цагт нийгэмд ингээд харахаар ямар бизнес хийх вэ? Ер нь бизнес хийж байгаа усуд маш их дампуурж байна. Одоо сүүлийн судалгаа гарсан байлээ шүү дээ. Шинээр эхэлж байгаа бизнесийн бүр 70-аас дээш хувь нь дампуурж байна. За хуучин бизнесээ олон жил 10-20 жил хийж байгаа усуд нэг юм өвлгөн салгаа явж байна. Одоо гадуур ингээд лангуу түрээслээ зарыг гэсэн объектууд маш их болоод байна. Түрээслэгч нар олдохгүй байна. Тэрний яаж нөхөд жижиг бизнес эрхлэгч нар ер нь ихэнх нь дампуурж байна гэсэн үг байна шүү дээ. Яагаад үг гэхээр одоо ийм маш олон шалтгаан байна. Юу вэ гэхээр одоо ер нь л бүх бизнес бүх хэрэглэгч нар бараа бүтээгдэхүүнээ яг үйлдвэртэй нь харьцаад аваад байна. Одоо 8 настай 10 настай манай хүүг хүртэл тэмүгээс дуртай юм аваад захиалаад хувцас өмсөж штэ. Тэгэхээр нөгөө лангууны 2-3 нугарсан бараа бүтээгдэхүүн хүн бараг л бараг бүх хүн ойлгодог болчиход штэ. Тэг за ерөөсөө үйлдвэрээс нь аваад хамгийн хямд өргөн сонголтоор авч болдгийм байна гэдгийг хэрэглэгч нар мэдсэн учраас одоо тэгж дамжин дамнан 2-3 нугалж зарж байгаа. 2-3 награад идэх учир нь юу вэ гэхээр тэд нар маш их хүү төлдөг, маш их түрээс төлдөг, ажилчдын цалин төлдөг, маш их зардал байдаг учраас энэ хөөрхий жижиг бизнес эрхлэгч нар ч ингээ 2-3 нугалахаас өөр аргагүй болчиход байгаа. Нэг тийм шуналтаадаа ч хөөрх юм энэ 2-3 нугалаад байгаагүй байгаа юм. Тэгэхээр би өөрөө тэрийг тоолж үзсэн учраас мэддэг байхгүй юу. Тэгэхээр амфи бизнесийн хамгийн гоё давуу тал энэ байхгүй юу. Одоо хүмүүс шууд өөрөө овг нэрээр регистрээрээ захиалаад гэртээ өргөчж. Тэнгүүтээ 100 оноонд 70,000, 600 оноонд 700,000 тэ 2,000 оноонд 2 сая төгрөг, 4,000 оноонд 7 сая төгрөгийн цалин урамшуул гараад ахаар чинь хин ингээл хамаагүй оноогүй авахыг хүсгий тэ хин амфи бизнесийг хийхгүй байх тийм татгалзлыг өгөх юм угаасаа ойлгомжтой явандаа бүх хүн. Тийм учраас та нартай өнөөдөр юу заах гэж байна гэхээр одоо наадмын сайхан амарцгаачих, сайхан байрлцгаачих. Тэгээд наадмын дараа чинхэн утгаар нь ханцуугаа шамлаад амфи бизнес руугаа зүтгээд дайраад ороод ирээрэй гэж хэлмээр байна. Хэрэглэгч нараа ч гэсэн та нарыг ойлгоосой гэж хүсэж байна. Тийм учраас King Team-ээс гаргаж байгаа маш олон таныг хэрхэн яаж амжилтанд хүргэх үү, яаж энэ бизнесийн учрыг олох уу, бүх юмыг нь аагаас нь яг хүртэл заагаад зураад өчөж штэ. Тэгэхээр ийм гоё бэлэн бараа бүтээгдэхүүн бэлэн 500 төрлийн бараа бүтээгдэхүүнтэй сургаад өгөх, заагаад өгөх бэлэн менторууд, спонсорууд байна, бэлэн клубүүд байна. Ийм том боломжийг аль болохоор олон хүн ашиглаасаа энэ боломжоос олон хүн зураад зүтгээд аваасаа гэж хэлмээр байна. Тэгээ дээрэс нь эрхчлэлийн аялал болохоор хүүхдүүдтэйгээ аялал. Би л энэ амфи бизнесийг хийж явах 9 жилдээ нэг удаач хүүхдүүдтэй аялал үзээгүй. Тэгэхээр ийм гоё ховор боломжийг ашиглаад аваарай, сайхан наадаарай гэж та бүхэндээ хэлмээр байна.
За түр бай.